Удирдах ажилтаа ер нь зангарахтай л харилцаатай байх хэрэгтэй гэж бодож байна. Та яагаад ингэж бодож байгаа юм? Зангарахтай байж ажил хүмүүсээ хариуцлагатай байдал хангана гэж бодож байна. Тэгэхээр яг энэ арга хэлбэрээр харилцахаар үр дүнтэй байж чаддаг уу? Яг бас нэг юм гүжүүдлээд байгаа ч юм шиг, дургуулхаад байгаа ч юм шиг. Бас зарим нэг хүн та жоохон захирангуй юм харилцаад байна гэдэг хэлэх тохиолдол байдаг шүү. За тэгвэл таны ажилтнуудаа ажил хэрэгээ яриад хариуцлагатай байдлыг хангах гэдэг зорилго бол би санал хэлж байна. Зөв шүү дээ, тийм ээ. Заавал тэгвэл захирангуй, зандарангуй харилцах шаардлага юм байгаа юм болов уу? Тэгэхээр энэ хүмүүстэй хэдэрхий ингээд амьдрал яриад сэтгэл зүйн хувьд ойлголцож ийн гэж ахаар дунд орчихгүй. За таны ингэж хэлж байгаа шалтгаан бол ажил хэрэгээ ярьдаггүй, хариуцлагагүй байдал үүсээд ажил салгардах байдал үүсчихвэ гэдгээс та сэргийлж байгаа юм байна. Тэрний тулд ажил хэрэгээ ярих нь мэдээж зөв байлгүй яах вэ? Гол нь харилцааны арга хэлбэрийн хувьд заавал бас ширүүн дөрөв, загинсан, зандарсан мэдрэмж төрүүлэхгүйгээр илэрхийллийн хувьд арай ээлдэг, ойлголцсон, хүн төвтэй илүү хүнлэг харилцааг хэрэгжүүлэл зорилгодоо ч гэсэн бас хүрэх болов уу гэж бодож байна. Та юу гэж бодож байна? Нэрээд юм байна. Заавал бас ингэж тийм дөрөв, ширүүн дүр төрх гаргаад авах шаардлага бас байхгүй юм шүү дээ. Ажил хэрэгээ ярихдаа тэгэхээр таны хэлж байгаагаар илүү хүнлэг, хүнээ бодсон, сэтгэл зүйн хувьд ойлголцсон энэ харилцаагаар ажил хэрэгээ яриад явчихад болно гэж ойлголоо. Баярлалаа.